байцгаана уу? Эхний сарын 4-р видео хичээлдээ тавтан морилно. Өнөөдрийн хичээлээр "Гдое та ца диала" энэ хэмбэ юу хийдэг вэ? Сэдвийн хүрээнд үздэг болно. Намныхоо 14-р хуудсыг нэгээрээ цвичини една буюу дасгал 1. Чтете тито профессия разумите? Ущемнетесь же в чтении мужские, а женские назви профессии. За эдгээр мэргэжлүүдийг уншаарай. Ойлгож байна уу? За чех хэл дээр эрэгтэй болон эмэгтэй мэргэжлийг хэрхэн хэлдгийг анхаарна уу гэж байна. Президент эрэгтэй ерөнхийлөгч. Президентка эмэгтэй ерөнхийлөгч. Доктор эрэгтэй эмч. Докторка эмэгтэй эмч. За лекарш гэхээр бас эмчийг хэлж байгаа. Эрэгтэй эмч. Лекаршка эмэгтэй эмч. Манажер за эрэгтэй менежер. Манажерка эмэгтэй менежер. Спортовец эрэгтэй тамирчин. Спортовкиня эмэгтэй тамирчин. За дасгал 2 буюу цвичини 2. Процвичуйте профессия на стране 16. Подле модулу ущемнете си интонация таски. За 16 дугаар хуудасны мэргэжилтэй холбоотой үгсийг ашиглан дасгал ажиллаарай гэж байна. За тэгээ асуултын утгыг анхаараарай. За например, жишээ нь тое үүршэдник. Нэ, нэни, тое үүршэднице гэсэн байна. За жишээ нь энэ эрэгтэй ажилтнаа гэсэн чи үгүй ээ. Тийм биш. Энэ бол эмэгтэй ажилчин гэсэн байна. Яг энэ шиг 16 дугаар хуудсанд байгаа мэргэжилтэй холбоотой үгнүүдийг ашиглаад та бүхэн дэвтэртээ дасгал ажиллаарай. За 3 дугаар дасгал буюу цвичини 3. За CD1-ийн 10-ыг сонсоод ажиллах дасгал байна. Эва сизна моя новая студенти доплинде диалог пак контролуйте послахэм. За Эва шинэ оюутнуудыг танилцуулж игнэ харилцан яриаг бүглэрээ. За дараа нь сонсоод зүв байсан байна уу гэдгийг нь үгсийн шалгах нь байна. To je pan Tadeusz Dombrovský a to je paní Majke Wolf. Těší mě paní Wolf. Nebo Wolfová? To je jedno. Těší mě, pane Dombrovský. Odkud jste? Promiňte, nerozumím. Ještě jednou, prosím. Odkud jste? Jsem z Německa. A vy? Já jsem z Polska. Aha. A co děláte? Jsem doktor. A vy? To je náhoda. Já jsem taky doktor. Promiňte, Majke, ale vy nejste doktor, vy jste doktorka. Aha, takže já jsem doktorka. Můžeme si tykat? Určitě. Já jsem Tadeusz. A já jsem Majke. За дасгал 4 буюу цвичини 4. За 3 дугаар дасгалын CD1-ийн 10-т гарсан харилцан ярианаас бүглэх дасгал байна. Доплинтецовитес диалоги. За энэ болохоор диалогоос нөхөрөө гэж байна. Жишээ нь "Гдое та" энэ хэмбэ? Тое пани Майк Волфова. За откуд е гэдэг нь гот е is гэд 3 дугаар дасгалаасаа нөхөд өчнэ гэсэн үг. За тамруулдаг шилтэй хэсэг буюу дөрмийн хэсэгтээ анхаарлаа хандуулаарай. Ословени. За дуудлага. Өмнөх хичээл дээр энэ талаар бид нэр цохос дурдсан байгаа. Энэ удаад жоохон дэлгэрүүлээд аваад үзье. За дуудагтын ялгал буюу вокатив. За маскулинумын амьтай зүйлүүд буюу одоо ноён эрэгтэй хүмүүс болол одоо эрчүүд мужи. За а бол татинку. За братар
ах гэх мэтчлэн үгнүүд дээр яаж дууддгийг хамтдаа үтцгээе. За фемин ном дээр бол за эмэгтэй хүний нэрс болон хатагтай охин гэдгийг яаж дуудгийг үтцгээе. Маскулин амьтаа дээр панан панэ, фемин номын пани гэдэг хатагтай гэдэг үг маань фани хэвээрээ, слечна гэдэг а төгсгөлтэй охин гэдэг үг маань слечно болж байна. За сая багш нь номон дээрх жишээг тайлбарлсан. За энэ слайд дээр та бүхэндээ жоохон дэлгэрүүлээд тайлбарлая дүрмийг нь. За хатуу гүйгүүлэгчээр төгссөн үгс бол маскулин амьтаа байдаг гэдгийг бид бүхэн өмнөх хичээлээр үзсэн. Тэгвэл за хатуу гүйгүүлэгчээр төгссөн маскулин амьтаа үгнүүд одоо дуудахтын ялгал дээр ö иршээ төгсгөлтэй болно гэсэн үг. За ямар үед ö төгсгөлтэй болох вэ гэхээр к-гаар төгссөн одоо хатуу хэ зөөлөн хийгэр төгссөн үгнүүд дээр ö төгсгөлтэй болж байна. За жишээг нь бүгдээрээ харцгаая. За студент гэдэг үг нь студентэ, пан гэдэг үг нь панэ, доктор гэдэг үг нь докторэ гэж дуудагдаж байна. За тэгвэл татиник гэдэг үг нь татинку, за новак гэдэг үг нь новаку, за петр гэдэг ирээр төгссөн үг нь петршэ, за братер гэдэг ирээр төгссөн үг нь братершэ болсон байна. Тэгэхээр энэ маань ямар утгатай болж байна вэ гэхээр оюутан, ноёнтон, эмчээ, за аава, новака тэ монголоор л за петрэ, аха гэж дуудагч чинь гэж ойлгоорой. За мөн маскулинумын амьтаа зөөлөн гүйвэлэгчээр төгссөн үгнүүд яаж дуудахтын ялгал дээр хуурдгийг бүгдээрээ үтцгээе. За зөөлөн гүйвэлэгчтэй та бүхэн нүдэлж тогтоосон биз дээ. Жишээлбэл за мууж гэд эрэгтэй хүн гэсэн үг маань муужи. За учител эрэгтэй багш нь маань учители. За Томаш гэдэг нэр маань Томаши. За отец гэд аав гэдэг үг одоо эцэг гэдэг үг маань отче болж дуудагдах нь. Тэгэхээр юу гэж ойлгох вэ гэхээр муужи гэхээр хой залуу ч гэдэг юм уу те. За учители гэхээр багшаа, эрэгтэй багшийг багшаа гэж дуудаж байна. За Томаш гэдэг нэртэй хүнийг Томоши гэдэг юм бол монголоор одоо Томашаа тий. За эцэг гэдэг үгийг отче гэдэг утгаар одоо эцгээ гэж дуудагдана гэсэн үг. Тэгвэл феминин ном буюу эм хүүсний үгдээр яаж одоо дуудахтын ялгал нь хуурдгийг үтцгээе. Аагаар төгссөн үгнүүд о олдог гэдгийг бид бүхэн үтсэн. Жишээлбэл Ленка, Алена гэдэг нэртэй одоо эмэгтэй хүмүүс бол за Ленко, Алено гэж дуудагдах нь байна. За энэ бол хэвээрээ байж гин. За Марие гэдэг нэртэй хүн бол Марие хэвээрээ тийм үү. За Люция гэдэг нэртэй нь одоо Люция хэвээрээ байна. За дасгал 5 буюу цвичини пет. Представьтесь навзаим творчестве подобные диалоги. За өөртөө танилцуулаарай гэж байна. Ижил төстэй харилцан яриа бүтээгээрэй гэж энэ 3 дугаар дасгал дээр гарсан шиг харилцан яриаг өөрсдөд дээрээ зохиож бичнэ. За дасгал 6 буюу цвичини шест. Представьтесь же здесь славные люди. Представьтесь навзаим, поживейте тито вираси. За өөрсдөө алдартай хүмүүс гэж төсөөлөөд өөрсдөө танилцуулаарай. За дараах үг хэллэгүүдийг ашиглаарай гэж байна. Тэгэхээр энэ дээр өгсөн үг хэллэгүүдийг ашиглаад та бүхэн өөрсдөө танилцуулаарай. За томруулдаг шилтэй хэсгүүд маань дөрмийн хэсэг болон за анхааруулах үг хэллэгтэй хэсгүүд байгаа. Энэ удаад бол зайлшгүй шаардлагатай цэвэрлэх үгнүүдийг сануулсан байна. Яксемате, яксемаш гэхэлэр амьдрал ямар хөө байна да гэсэн үг. За яксемате гэд төгсгөлтэй болохоор олон хүмүүсээс юм уу өөрөөс ахмад хүнээс гэсэн үг. Яксемаш гэхээр өөрийнхөө үе тэнгийн хүмүүсээс чи одоо чиний амьдрал ямар хөө байна да гэсэн утгад орж иж байна. Хариулахдаа добше гэх юм бол сайн байна. Уйдето гэх юм бол одоо хэвийн тий. Шпатне гэх юм бол за муу байна гэсэн утгатай орж ирж байна.
Хэрвээ бүтэн өгүүлбэрээр хариулъя гэх юм бол мамсе добрше, мамсе ойдето, мамшсе шпатне гэж хариулна. За дасгал 7 буюу цвичэний сэдвэм. За CD1-ийн 11 дээр байгаа 3 харилцан яриаг сонсоод чеклэх буюу тэмдэглэх нэ. Тадиус Майк сов трохи ден в школе означает кто торжика. Тадиус гэдгийг тэгээр за Майк гэдгийг ийм үсгээр тэмдэглэсэн байна. Тэгэхээр доорх 3 өгүүлбэрээс хин нь одоо юу гэж хэлж байна гэдгийг нь тэмдэглэх нэ. Ahoj, jak se máš? Dobře. A ty? No, ujde to. Гэрийн даалгавартайгаа бүгдээрээ танилццгаая. Гэрийн даалгаврыг домаци укол гэж хэлээд байгаа. Өнөөдрийн хичээл дээр үзсэн бүх шинэ үгээ мэдээж шинэ үгийн дэвтэртээ буулгана, цээжлэнэ. Дамруулдаг шилтэй хэсгийн үгийг мөн анхааран цээжлээрэй. Ингээд дараагийн хичээл хүртэл түр баяртай.